Харьцангуй бас Азийн дорны одоо уламжлалт соёлтой тийм ээ улс төрийн соёлынч нийгмийн одоо суур соёл иргэншлийн хүрээнд бүрдсэн байгаа эрх зүйн тэр тогтолцоо уламжлалт соёлынч гэсэн дорных тэр утгаараа ийм оронд тэр хүний эрхийн нөхцөл байдлын хөгжлийг бол харин нэлээд сайн хөгжсөн бас боломжийн гэж үнэлж дүгндэг шүү. Ер нь бол Монголын бас арчлалыг нэлээд одоо сайн хөгжсөн гэдэг байгаа чинь хүний эрхээр муу авж байгаа хүн арчлалын индексээр сайн авна гэж ерөөсөө байхгүй байхгүй. Хүний эрхтэр л унчин бол арчлалын бусад бүх үзүүлэлтүүд ундаг байхгүй. Гэхдээ энэндээ ханж баярлж болохгүй. Яг гэвэл бид нар өндөр хөгжилтэй хүний эрхийг одоо өндөр түвшинд хүндэлж дэмждэг тийм стандарт нормууд нэвтэрсэн орнуудтай харьцуулах юм бол өшөө болоогүй байгаа байхгүй. Бид нар тийшээ л өөрсдийгөө харж тийшээ л тэмүүлэх хэрэгтэй. Түүнээс одоо хүрцэндээ баярлаад гоё байна гэвэл ёстой болоогүй байгаа шүү. Тэгэхээр тэрлүү тэмүүлж явахын тулд бид нар энэ одоо өнөөдөр яг нэгдсэн улсын байгууллагын 80 жилийн өн хүрээнд энэ олон улсын хурал хийгээд байж шүү дээ. Тэгээд гадны эрдэмтэд экспертуудтай уулзаж за манай ингэ тэгээд нөгөө энэ хүний эрхийн төлөв байдлын тухай энэ илтгэлүүдийг чи ээлжид бүх илтгэлүүдийг бид нар хилцүүлж явахдаа л яг шатчтаар энэ ч нөгөө тогтмол явагдаж байгаа учраас за энд танах агц гарсан байх шүү энд чин гараагүй шүү гэд дэлхийн улс орнууд чинь бидний л анд нөхдөөчд бид нар нэг гариг дээр амьдарч байгаа нэг орон зайд амьдарч байгаа л улс орнууд байж шүү дээ. Тэгээ өөрсдийнхээ туршлагыг хуваалцаа өөрс танах энэ дээр бол ийм юм хийчихэд болохоор байх шүү гэд яг жинхнээсээ хилээд өгдөг байхгүй тэр хурлууд дээр чинь. Тэгэнгүүт тэрийгэ тусгаж аваад эргээ бид нар эндээ буцаж ирээд яамдууд руугаа салбар руу нь хуваарлж өгөөд тэгээд тэн дээр хууль эрх зүйн орчноо сайжруулаад дүрм журмууд айгүй нарийн ажил шүү энэ яг жинхэндээ сайжруулаад буцаад нөгөөтгөө аваачаал илтгэлээ тавьдаг байхгүй. Тэгэхэд дахиад юм гардаг. Танаа энд чи энэ юм болоогүй. Ингэж шатаар дэлхийг хамтдаа урагшилж байгаа үз. Биентэй бусад бүх орнууд тийм хилцүүлгүүдээр орж байгаа. Бид нар ч ороод зөндөө орны шүүмжлэн дэмжихтэй дэмжин. Ингээд систем өөрөө сайжраад явдаг. Тэгэхээр юм сайжрах хамгийн чухал, юмыг сайжруулах хамгийн чухал юм юу вэ гэхээр өөрийгөө магтаад баярлаа суухтай биш. Хин нэгнэр хянуулаад тэрэн дотроо манай эргэтэн дарагтнууд биш. Гадны улсууд яг ингээд хянах юм бол ямар нэгэн ашиг сонирхол байхгүйгээр яг боддоргүй манайд бол лав юм байдаг шүү гэд хэлээд өгөх боломж гарч байгаа биз. Тэгэхээр энийгээ дагаж өөрчлөлтөд явахлаар ахиц гарах боломжууд маш өндөр байдаг. Тэгээ өөрөө яаж ахиц гарахгүй гэхэд чил олон дэлхийн хамтын нийгэмлэгтэй нээлттэй. Хүний эрх ярихаар чиглэлээр нь авч чадахгүй бид нар ерөнхийд нь авч үздэг хэцүү. Ерөнхий болон улс төрийн эрхийн чиглэлээр ингээд ярихаар бид нар бол одоо нааддах өгсөн төвшөнгөө ухрахгүй байх хэрэгтэй. Ялангуяа ковидын үед бол бид нар нэлээд хязгаарлалт хориглолт хийцэн. За энэс болоод ер нь ухрах төвшин ажиглагдаж байна гэдэг. За энэ хил хязгааргүй сэтгүүлчдийн нэгдсэн байгууллагаас гаргасан энэ хэвлэлийн эрхчлөөний индекс байна. Тэрнгээр бид нар 21 байр ухарсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол бид нар амжилттай байна. Өмнөхөөсөө агчаа гэж хэлж байгаа үзүүл тун цөөхөн баг багтай адилхан хүний эрхийн чиглэлээр. Тийм болохоор бид нар анхаарал ёстой байна. Юу болохгүй байна. Шалтгаанууд нь ер нь бол их хөвчлээ хэлээд өгдөг. Нэгдүгээр хууль тогтоомжийн асуудал болохгүй байна. Хоёрт нь механизм байгуулах, хариуцсан байгуулагч ажиллахгүй байна. Гуравт нь уялдаа холбоо гэж юм тун хэцүү байна гэдэг. Энийг бид нэр юм ялгаатай бүлгүүдийн эрхийг хамгаалах явж байхад хамгийн тод хартын хүүхдийн эрхийг хамгаалж гэдэг юм уу. Ингээд үзэхээр маш олон байгууллага нэрлэлсэн байдаг. Ингээд нэгдээд ингээд уялдаа холбоотой хурдхан шиг координац хийгээд ажиллаад арга хэмжээ аваад хүүхдээ хамгаалаад чадж гинэ гэдэг ингээд хариулт бол их манантай бүдэг байгаад байдаг. Тэн дээр энэ нэг юм би хийж байна. Энэ нь ингээд мөнгө авахгүй, энэ нь ингээд гэсэн чинь ингээд нэг ийм тайлбар бол хэлээд байгаа нь гал утраасан байдалтай байгаа учраас бид нар энэ нөөц механизм уялдаа гэдэг юм бол ялцчихгүй анхаарах хэрэгтэй болсон. Тэгээд хамгийн сүүлийнх нь мэдээж ер нь мөнгөтэй холбоотой их асуудал гарч ирдэг. Мөнгө байхгүй бол бид нар одоо яаж хэрэгжих вэ? Нөгөө ялангуяа орон нутаг асуудал газар нутагт байгаа хүмүүстээ яаж төрөө үйлчлэгээ өргөх вэ гэдэг асуудал гараад байдаг. За хамгийн сүүлд нь төрийн албаагч өөрийнх нь хандлага байдаг л да. Хувь хүний хандлага, ажилтай хандж байгаа хандлага, мэдлэг, чадвар зүтгэлээс бас хамаардаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол ер нь хүний эрхийн зөрчлийг арилгах гадал одоо бүхэл салбар дээр л хүчин зүйл болж байна. Арилгах ёстой, залруулах ёстой л гэж гарч ирдэг. Хүний эрхийг хангах ажил бол урт хугацаанд тодорхой үр дүнгээ өгдөг ийм цогц хүрээний ажил. Тэгэхээр ер нь одоо манай бусад улс орны одоо экспертүүд судалгаа шинжилгээ хийж яхад ер нь ямар зөвлөгөө өгч байх юм. Та сая хэлээ 21 байр ухарсан гэдэг. Ер нь одоо хүний эрхийг хангах тал дээр ер нь манай бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд явж байгаа вэ?
нөгөө усуудтай харьцуулахыг төвөгтэй байгаа тийм бид нар ер нь нөгөө хүний эрх бол өөрөө өөртөө л ингэж ахиж явдаг үзүүлэлт юм лээ л да. Одоо юу гэдэг нь та бид нар ингэдэж эмэгтэйчүүд ирэх одоо лалын ширнтэй хүнийг бодвол Монголд энэ гэж ярих их төвөгтэй харьцуулахад их төвөгтэй асуудал байхгүй. Тэрний оронд Монгол улс өнгөрсөн жилээс агсан юм уу? Одоо 10 жилийн өмнө яриад байсан нөгөө өмчийн хуулилт чинь тэгш басна. Цалин өөрөө тэгшүүлж чадвал эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөнд оролцох гэж ярих ёстой байна л да. Тийм болохоор нөгөө Монгол дахь төвшөндөө одоо яг энэ өнөөдрийн мэдээ хэлцээд байгаа сэдв болвол энэ олон улсын экспертийн зүгээс Монгол өмнө нь ийм асуудлаа шийдээгүй байсан, одоо шийдээч. Эсвэл ийм асуудлаа шийдэж чадсан, одоо дараагийн асуудал гараад ирсэн байна шүү дээ. Жишээлбэл хувийн мэдээллийг хамгаалах асуудалтай, хүний хувийн нэр төр алдчихгүй байхын асуудал төр та нар ахис гарахгүй байна. Сэтгүүлчдэн нар 13, 14 гэдэг ерөнхий хуулийн шүүмжлэлээд зөвлөмж өгөөд байгаа жишээлбэл нэг асуудал байхгүй. Одоо олон улсын гэрээний хордоос өгөөд та нар сэтгүүлчийг эрэггүй хуулиар шийдэх чинь буруу шүү дээ. Мэдээж сэтгүүлч нөгөө бусдын нэр төрийг яасгүй одоо хүндэтгэх үүрэгтэй ялгарлангаа дурах ёсгүй гэхдээ авдаг арга хэмжээнд эрүүгүй байх ёсгүй шүү дээ гэдэг асуудлыг ярьсан. Жишээлбэл энэ дээр бид нэр эрүүг хуулиас хасаагүй л байж байгаа юу. Тэгэхээр ингээл нөгөө өмнөхөөс агсан юм гэхээр зарим нэг зүйл дээр ахаагүй хэвээрэл ярьж гэн бид нэр хилцэж байна. Энийг хүний эрхийн чөтгөл мөн юм а гэдгийг нь бол хэлсэн учраас салруулах гад хичээгээд явж байна гэдэг ийм тайлбар өгсөн байдалтай зарим дээр нь бол тодорхойлж байгаа. Үнэхээр ахиц төвшил гарч байгаа асуудал бас бий.